Межифинанс програм дээр мөнгөн гүйлгээний тайлан сар сараар болон салбар нэгжээр хэрхэн гарах вэ гэдэг талаар танилцуулъя. За бидний хамгийн түрүүнд хийх зүйл маань ерөнхий журналд байгаа мөнгөн хөрөнгийн гүйлгээнд салбарын хуваарлтыг хийж өгнө. За ингэж хийж өгснөөрөө мөнгөн гүйлгээний тайлан удирдлагад зориулагдсан байдлаар 3 төрлөөр харах боломжтой. За нэгдүгээр төрөл нь мөнгөн гүйлгээний тайлан сар сараар гаргана, хоёрдугаар төрөл нь мөнгөн гүйлгээний тайлан салбар нэгжээр гаргана. За мөн гуравдугаар төрөл нь салбар сонгож сар сараар нь наривчлан гаргах боломжтой. За ингэж тайлангаа гаргахын тулд ерөнхий журнал дээр байгаа бүх мэдээллүүдийг BFS BM гэсэн багнуудад ангилан бүх хэлтэс нэгж рүү хуваарлаж өгөх шаардлагатай. За хэлтэс нэгжүүдийн нэрийг тогтмол мэдээлэл шийдний 18 дахь хэсгээр оруулж өгснөөрөө журнал дээр хэлтэс нэгжүүдийн нэр маань харагддаг байх нэ. За мөн юу багнан дээр шалга гэсэн алдаа гарч ирсэн байна. За тэгэхээр шалга гэсэн алдаануудыг бүгднийг арилгах ёстой. За энийг арилгахын тулд энэ дээр 101 гэсэн тоо гарч ирсэн байна. За энэ маань юу хэлж байгаа юм бэ гэхээр 101 ширхэг гүйлгээг эдгээр хэлтэс нэгж рүү хуваарлаж өгөөгүй байна гэсэн үг юм аа. За шалга гэсэн алдааг шүүж үзье. За тэгэхээр 101 ширхэг гүйлгээ маань шүүгдсэн. За жишээ нь хурд компаниас 21 сая төгрөгийн орлого орж ирсэн гэж үзье. За тухайн орлогын ресторан хэдэн орж ирсэн, дэлгүүрт хэдэн орж ирсэн, за зочид буудалд хэдэн орж ирсэн бэ гэдгийг бид нэр хувьчилж оруулж өгөх ёстой. За ресторан 50%, 25% гэж үзвэл нийлбэр нь 100% байх ёстой. Гэх мэтчлэн шалга гэсэн алдаануудыг бүгднийг засч өгнэ. За хуваарлтыг бол мөн адил, харилцан адилгүй бол хийж өгөх ёстой. За ингэж хуваарлтуудыг хийж өгснөөрөө мөнгөн гүйлгээний тайлан руугаа мөнгөөр орсон орлого болон мөнгөөр гарсан зарлагуудын мэдээллүүдийг мөнгөн гүйлгээний тайлан маань татаад сар сараар болон салбар нэгжээр нь мөнгөн гүйлгээний тайланг наривчлан харуулах боломжтой. Юу багнан дээр алдаагүй болсон тохиолдолд мөнгөн гүйлгээний тайланг салбар тус бүрээр нь харах боломжтой, мөн бүх салбарын мэдээллийг бүгдийг харах боломжтой. За энэ сонголтыг тогтмол мэдээлэл шийдний сонгосон салбар нэгж гэсэн хэсэгдэр сонгож өгөх боломжтой юм аа. За тэгэхээр бүгдээрээ 3 салбарынхаа мэдээллийг бүгдийг харъя гэх юм бол бүгд гэсэн сонголтыг сонгож өгнө. Үүний дараагаар мөнгөн гүйлгээний тайлангаа дуудаж харна. За тайлан харах, санхүү, мөнгөн гүйлгээний тайлан. За тэгэхээр стандарт мөнгөн гүйлгээний тайлан бол энд гарсан байна. За тэгэхээр салбараар нь мөнгөн гүйлгээний тайлангаа дуудаж харъя. За тэгхийн тулд тохиргоо гэж дараад салбараар гэдэг товчон дээр бол гарна. За ингэснээр мөнгөн гүйлгээний тайлан маань нийт өссөн дүнгээрээ бол энд бол харагдаж байна. За тухайн дүн маань 3 хэлтэс нэгж рүүгээ задарч бол энэ дээр гарсан байна. За зөрүү гэсэн баган дээр ямар нэгэн алдаа өгөөгүй байна. За тэгэхээр тайлан маань зөв хэрэгдэж явж байна гэж ойлгож болох нэ. За бүгдээрээ сар сараар харъя. За тохиргоо, мөн мөнгөн гүйлгээний тайлан сар сараар гэдэг товчон дээр дарна. За тэгэхээр мөнгөн гүйлгээний тайлан маань сар сараараа бол энэ дээр задарч харагдаж байна. За нийт өссөн дүнгээрээ мөнгөн гүйлгээний тайлан маань энэ харагдаж байна. Тухайн дүн маань бүх сарууд руу хуваарлагдаж бол гарсан байх нэ. За салбар нэгж гэдэг дээр бол бүгд гэж гарсан байна. Тэгэхээр 3 салбарын мэдээлэл бол нийтдээ ингэж харагдаж байна гэсэн үг байх нэ. За мөн зөрүү гэсэн баг нь хяналтын баг. За тэгэхээр ямар нэгэн тоо мэдээлэл гарч ирээгүй учраас мөнгөн гүйлгээний тайлан маань зөв хийгдсэн байна гэж үзэх нэ. За ингэж та мөнгөн гүйлгээний тайлан сар сараар харж болно, салбар нэгжээр харж болно, мөн зөвхөн таны сонгосон салбарын мөнгөн гүйлгээний тайлан сар сараар нь гаргаад явах боломжтой байх нэ.